тэр 5 машиныг зөвхөн тэр 5-ыг л тэр хоёрын голд байгаа машинуудыг холдуулж агаад тэгээ шууд уралдаанаа эхлүүлээд нэгдүгээр байрны төлөө тэр хоёрыг алцуулсан шүү дээ. Тэгээ алцуулангууд мэдээж Verstappen шинэ дугуйтай байсан учраас тэг ганцхан тойрог сүүлийн тойрог дээр 5 дахь хэрэглэн дээр дайраад тэгээ Verstappen төрүүлсэн. Hamilton болохоор this is getting manipulated man гэдгсэн тий. Наад бол чин мафтчлаа штэ. Чин шудраг өрсөлдөөн биш вэ гэд. За энэ дээр тэнгуут Mercedes юу гэж маргадаг вэ гэхээр нэг бол бүх машин unlap. Одоо зөвхөн тэр хоёрын голд байсан 5 биш. Тэгээ байраа алдсан байгаа бүх машин ингээд тойроод яг өмнөх байралтай өмнөх байралтай очиод яг дараалалаараа болж байгаад эхлэх ёстой. Үгүй бол нэг ч машин лап хийхгүй. Тэгээ бүгд ингээд тойроо очих юм бол нөгөө нэг уралдааны тойрог өрөхгүй Hamilton төрүүлнэ. Яг тэгээд. За тэр 5-ыг тэр чигээр нь ингээд орхичих юм бол Verstappen тэр 5-ыг гүйцээрээ л нэг тойрог дуусаад Hamilton төрүүлнэ. Тэгээд 3 дахь 3-2 нь Hamilton төрүүлэх гэсэн яг үгүй бүр 3 дахь нь ч гэсэн Hamilton төрүүлэн заяа. 3 дахь дүрм нь safety car орсноос нэг тойргийн дараа уралдаан эхлэх ёстой. Тэр дүрмийг бас зөрчөөд шууд ороод шууд уралдаан эхэлсэн. Тэгэл каналтэй манай яа маш тэгэл Red Bull-ийн юм үзүүлэх болоо шээ. Rival to another. Go ahead, Toto. You need to reinstate the lap before. That's not right. Toto? Yes. It's called a motor race, okay? Sorry? We went to car racing.